хүүхдүүдээ нийгэм судлалын шинэ хичээл эхэлж байна. Өнөөдөр бүгдээрээ мөнгө бидний амьдралд ямар үүрэгтэй вэ гэсэн сэдвээр хичээлээ үзнэ. Хүүхдүүдээ та нарын бодлоор мөнгө гэж юу хэлэх вэ? Мөнгө бол бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой бараа юм. Мөнгөний хэлбэрүүдийг цөмрөө харж байна. Үүнд таваар мөнгө, алт мөнгөн зоос, металл зоос, цаасан мөнгө, зээлийн мөнгө. Илүү дэлгэрэнгүй судалцгаая. Дараах зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Нийгэм хөгжиж үйлдвэрлэлийн харилцаа гүнзгийрхийн хэрээр мөнгөний гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж ирснийг Монголын хөгжлийн түүхээс бид бүхэн тодорхой харж болно. Эрт үеэс мөнгөний үүргийг бод мал, хонь зэрэг нь гүйцэтгэж ирсэн баг. Алт мөнгөн зоос. Энэ нь нэрлсэн өртөгтэйгөө тэнцэх хэмжээний алт мөнгөн зоосыг хэлнэ. Металл зоос. Энэ нь нэрлсэн өртгөн нь зоосны өртгөөс давсан зоосыг хэлдэг байна. Цаасан мөнгө. Улсаас тусгайлан гаргасан тодорхой хэмжээний худалдан авах чадвар бүхий мөнгөн тэмдэгтийг хэлнэ. Зээлийн мөнгө гэдэг нь эд хөрөнгө барьцаалах үндсэн дээр олгогдох өртгийн тэмдэгтийг хэлнэ. Зээлийн мөнгө нь дараах төрлүүдтэй байна. Вексель гэж юу вэ гэхээр тодорхой хугацаанд өрөө төлөх тухай зээлдэгчийн хүлээсэн үүргийг гэрчилсэн үр төлөх цаг хэлнэ. Банкнот гэдэг нь төв банкнаас гаргадаг мөнгөн тэмдэгт банкны тасалбарыг хэлнэ. Депозит мөнгө гэдэг нь банкны хадгаламж дээр үндэслэж нэг тооцооны данснаас мөнгө шилжүүлэх банк хоорондын тусгай тооцооны тогтолцоог хэлдэг байна. Чек гэдэг нь данснаас тодорхой хэмжээний мөнгө авах тухай өмчлөгчийн зөвшөөрлийг хэлнэ. Компьютерийн мөнгө гэдэг нь компьютерийн тусламжтайгаар хийдэг банкны тооцооны тогтолцоог хэлнэ. Мөнгөний үүргийг гүйцэтгэж байгаа мөнгөн хөрөнгийн бүх дүнг мөнгөний нийт хэмжээ буюу агрегат гэж нэрлэдэг. Мөнгө нь дараах үндсэн шинжүүдтэй тоологдох үед авч явахад хялбар байх. Нийт хэмжээ нь хязгаарлагдмал, нийлүүлэлтийг хянах боломжтой байх. Урт хугацаанд хэрэглэх үед чанартай байх. Жижиглэн худалдаа хийхэд зориулсан хуваагдмал шинжтэй байх. Бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байх. Залгамж чанартай хэдэн онд гүйлгэнд гарснаас үл хамааран ашиглагддаг байх зэрэг үндсэн шинжтэй байх нэ. Мөнгөний нийгэмд гүйцэтгэж байгаа үүргүүдийг авч үзье. Мөнгө нь төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. Мөн өртгийн хэмжүүр болно. Хуримтлалын хэрэгсэл болно. Мөн арилжааны буюу гүйлгээний хэрэгсэл болно. Мөнгө төлбөрийн хэрэгсэл болох нь аливаа бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээ нь өөрийн гэсэн өртөг үнэтэй байдаг. Энэ бүхнийг гүйцэтгэх арга хэрэгсэл нь мөнгө байдаг. Мөнгө өртгийн хэмжүүр болох нь зээл хүүний төлбөрийг мөнгөөр төлдөг. Энэ нь мөнгө өр төлбөрийг төлөх хэрэгсэл болохыг харуулж байна. Мөнгө арилжааны буюу гүйлгээний хэрэгсэл болох нь мөнгө нь цаг хугацаа болоод бусад зардлыг бууруулах замаар эдийн засгийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлдэг. Мөнгө хуримтлалын хэрэгсэл болох нь мөнгө нь хуримтлал үүсгэх үндсэн хэрэгсэл болдог. Учир нь мөнгө нь хөрвөх чадвар хамгийн өндөртэй санхүүгийн хэрэгсэл байдаг. Мөнгө нь бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй солигдох чадвартай байдаг. Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан хүүхдүүддээ баярлалаа.